Шинэ тооллыг хэлсэн. Холгон жил гарсан. Та энэ холгон жил гарч ягаад хотын даргаар ажиллаж байгаа. Урд нь ямар жил байлаа энэ чинь холгоны өмнө? Гахаа жил. Гахаа жил та дарга боллоо. Тэгсэн. За ингээ 19 оны 3 сард. 3 сард шүү дээ. 2 сарын 28-нд юм та тий. Ерөөс цагаан сарын дараахан. Тий. Одоо ер нь жил болж байгаа юм байна шүү дээ. За яг өнөөдөр бол нэг жил 1 сар л болж байна та ер нь. Тийм бай. Тий. Гайгүй сайхан амжуулсан. Тий. Одоо ямар ч байсан хот мануудаагүй сайхан байгаа. За тэгээд ер нь янз бүрийн ажил эхэлж байна. Хил ам гарахгүй л ажил хийхгүй байгаагийн шинж. Тийм ээ. Хүмүүс шуугч шаагчлаа. Тийм ер нь тэгээд хил амгүй ажилч гэж юу байх вэ? Амьдрал шүү дээ. Амьдралд ажил өрнж байгаа газар дандаа алдаатай, оноотой, амжилттай, бүтээлтэй, шүүмжилттэй зүйлүүд зөндөөл өрнж идэг. Энэ ч л амьдрал байхгүй өөрөө угаасаа тий. Бүх юм ямар нэгэн алдаа, оноо, шүүмжил, амжилт, бүтээл байхгүй бол одоо амьдрал өөрөө өрнөхгүй шүү дээ тий. За элдв бусад тайлбарыг би ярихгүй энэ нэвтрүүлгийн тухай энэ бол ойлгомжтой. 100 хүний эрэлд яваа. Тэгээд тань руу ярьж таны цаг завыг харж өнөөдөр олж уулзаж тэгээд бус хүмүүст бас арай өөр талаас нь танилцуулах санаатай сууж байгаа миний. Тэгэхээр та бол Наллахын хулиган. Би бол Улаанбаатарын хулиган. Хоёр хулиган хэлсэн. Хоёр хулиган. Хулиган жиохтай биднээс ямар гинти юм хортой юм хийж ирсэн биз тийм ээ. Тий. Гэтэ биднээс үед чинь нэг ер нь бол жоохон хөдөлгөөнтэй хөөхтэй одоо хулиган гэдэгт хамааруулцдаг байсан шүү дээ. Ер нь тийм шүү дээ. Тэгэл одоо тэр чинь жоохон сахилахгүй хөдөлгөөнтэй сэргэлэн дээрээс нь одоо янз янзын юмд дандаа сониуц зангаар ханддаг хүүхдүүд чинь өхөөрдөж элдвэр л хэлдэг байсан шүү дээ. Ер нь манайх ч өөрөө эсвэл гэрүүл. За. 8 банд нэг эмэгтэй. За. Би чинь дээрээс 8 дахь нь. Сагсан бөмбөгийн команд байж исэн биш үү? Сагсан бөмбөгийнч би тэгэл одоо гар бөмбөг. Тий. Тэгэл одоо гэр орны ажиллаа хийн, гадуур дотор аав ээждээ туслана. Тэгэл тоглох найргах үедээ тоглоно. Одоо амьдралын хүний туулах ёстой замналаар л явж ирсэн. Урагдуу амьдралтай. Дээрээс нь одоо сайхан аав ээжийн буйнд хэдийгээр хайхтар одоо эд хөрөнгөөр төлөг хүчгсэн хайр гэдэг тансаг зүйлээр дутаагаагүй биднийг. Тийм учраас бол тийм учраас бол одоо бас их зөв явахыг хичээж одоо явах ёстой гэж багасаа тий сургамж авсан. Аав чинь ямар ажил хийдэг юм бэ? Манай аав чинь одоо Ус аймагт малчин гаралтай. За. Ээж ч бас хоёулаа увсан. Хоёулаа увсаас одоо тэр үед чинь 50-аад оны ихээр уус ховдоос чинь Наллахын их ургааг үйл ажиллагааг нь эхлүүлнэ гэж их бүтээн байгуулалт. Их бүтээн байгуулалт. Аж үйлдвэрийн жинхэнэ одоо ууган голомт Наллахад малчин ардын хүүхдүүд ирж ажилд орж дандаа залуучууд аав чи ажилчин ангийн игнэнд ажилчин ангийн игнэнд араас нь ээж ирж тэгэл одоо тэнд хоёулаа танилцж ингээд гэр бүл болж олон хүүхдүүд өсөж төрнөж хажуугаар нь уурхаад манай авч малтагчаас нь эхлээд баяжуулах хилцээний дарга уурхаа намын өөрийн дарга хүртэл хийж явсан ингээд бас сайхан хөдөлмөрч юм хүмүүс. Тийм байна. Ээж маань одоо байгаа 89 настай буурал бий. Аа маань бас олон жилийн өмнө яасан сайхан. Тийм рог юм уу зүйлдгээрээ л үзсэн тий. Би ч сайдлах манай аав ээж бас говьш ирсэн. Тэгээд бас Улаанбаатар хотод таавч тэр бол яг л одоо энэ гэр бүлийнхээ хувьд бол ихний л одоо хотын унган хүүхдүүд болж таарч шүү дээ. Өөрөө хаан төрсөн яг. Би яг гэртээ бууцсан. Одоо манай ээж миний төрсөн гэр байдаг. Хашаанд ээж декрет аваад 2 хоноод 3 дахь өдөр нь ганцаараа байхдаа намайг төрүүлсэн гэдэг. Тийм учраас амар сайхан гэж нэр өгсөн. Тийм учраас яах нь их амар төржтэй. Амар төрсөн гэж. Тэгэл нэг өвдөө тусна гараад тэгэл гэртээ орж ирэл ганцаараа ч байсан. Тэгээд өөрөө одоо их авчиж юм уу? Тэгж одоо хүүгээ боож авсан. Ийм учиртай. Наадах чи яасан мөн. Тийм учраас аав ээж хоёр амар сайхан гэдэг нэр өгсөн. Тэгэд ийм л Монгол ээж ийм те. Тийм хаттай сэтгэлийн дээрээс нь одоо
чадах одоо сэтгэл зүйн бэлтгэлтэй инхээт олон хүүхэд төрүүлсэн одоо юу ч тэр үе чинь бол түргэн тусламж эмнэлгийн хөгжлийн салбар дээрээс нь одоо охиных шиг амар гар утас аваад өвдлөө гээд шууд залгахаар хин нэг гүгөөд ороод ирэх биш. Тийм байж шүү дээ. Тий. Одоо бид нар чинь ерөөсөө хамгийн түрүүнд иргэн хүн за одоо бид юунд ханддаг вэ гэхээр эмнэлэг, цагдаа, онцгой гэдэг гурван зүйлд л одоо амь ирсгээр асуудал үүсгээр Тий. тусламж нэмэлт хүсгээр л ханддаг шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүс энэ салбаруудаа бол маш сайн хөгжүүлэх ёстой. Дээрээс нь бэхжүүлэх ёстой гэж бодож байгаа. Хин ч ямар цаг үед цаг минут секундтэй одоо ирсэж амь нас эрсдэхгүй байх, боломжтой газар нь авардаг байх л энэ боломжийг бүрдүүлэхийн тулд зөвхөн эмнэлэгч гэлтгүү. Онцгой цагдаа аль гурвууланд нь анхаарч байгаа. Баа сууринч нэлээд бэхжүүлж өгч. Харин тийм шинжтэй ажил нэлээд хийгээд байгаа. Тэгэхээр за үүнийг үл өгүүлэн хоёулаа ингэнэ. 10 төгссөн. Хаан төгссөн блэ? Би Налахад Багдунд сургуулаа төгссөн. Багдунд Налахад төгссөн юм уу? Тэгээд Уурхаачны хүү. Уурхаачны хүү. Тэгэд ямар мөрөөдөлтэй байсан? Юу болно доо гэж ямар мэрэгжил эзэмсэн? Би ер нь гадаадд элчин сайдын яамд ажиллана, дипломат болно доо гэж мөрөөддөг байсан. Тэр үед. Тэгээ яагаад тэгдэг байсгаар манай хамаатны ах Москвад элчин сайдын яамд ажилладаг. Тэр их гоё харагддаг. Тэр их гоё харагддаг. Хаяа нэг ирдэг аав ээж дээр золох гэж одоо ирдэг. Тэр үнэр нь хүртлөөр. Одоо үнэр та нарын сайн мэдэхгүй. Үгүй эднээс чинь дипломат үнэртэй болсон тэр тийм юу тийм ховц мовц их гоё тийм. Тэгээд ер нь би гадаадд элчин сайдын яамн дипломат болонд бол гэл одоо багын 2 3 дугаар ангид байхасаа эхлээл тэгж л боддог байсан. Гэтэ ерөөсөө л улсаа төлөөлнө гэж бодож ирсэн биз дээ. Ер нь тийм. Тийм байна. Тэр цаад утхан цаанаа. Тийм л ажилтаа болно доо. Холын бодолтой хүн байж. Холын бодол биелсэн. За тэгвэл одоо тийм юм бодож иж тийм ээ. Тэгээ хотод төлөөлж байна. Тэгээд элчин сайдын яамд Бээжинд 2000-аас 2004 оны хооронд элчин сайдын яамд консулын ажилтан атташе гэдэг ингээд бас ажилласан. Тийм үү. Тэгэхээр бол бас багын тэр бодол мөрөөдөл тийм байна. Биелсэн гэж хэлж болно. За биелсэн. За тэгвэл ирчүүдэд бас нэг мөрөөдөл бий. Сайхан хүүгэнтэй суунаа. Одоо ирчүүд бүхнээл хүн бүхнээл боддог байна шүү дээ. Чи ч Монголын сайхан хүүхний нэгийг аваад суудсан юм дээ. Одоо хөв тавилангаар сайхантай учирсан. Тэгсэн. Манай диктор чи бас цагтаа удирдах явсан, цуг ажил хийж явсан. Мэргэжилтэй дуртай. Тэгээ даруухан. Тэр нэг сайхан хөдөлмөрч бас одоо олон сайхан чанарууд бий. Тэгээ ер нь бол ирчүүд бид нар чинь одоо улс төр бизнес яриад одоо том сайхан зүйлүүд яриад мөрөөдөд явдаг. Тэр бүх мөрөөдөл гэдэг юм уу том зорилго бол одоо ээжүүд, эхчүүд, охтууд, эхнэрүүд байхгүй бол одоо биелэхгүй, өрнөхгүй, амьдрал өрнөхгүй учраас бидний артаал одоо жинхэнэ нөгөө манай ээж одоо авч ярьдаг шүү дээ. Ялангуяа ээж. Баяр гэрээ ажил гэдэг чинь нэргүй баасаа гэж. Яг үнэ. Хийгээлээдэг, хооллоо хийгээлээдэг, цэвэрлээлээдэг, тэгэл баахан архаас нөхдүүд орж иж итгэхээ нэдчихэл. Юу гэсэн үг юм бэ чи 12 амтаа орж ирээд чи юу. Тэгээ тэр 90 оны үед хэдтэй байсан өөрөө? Би чи одоо 73 оных шүү дээ. 73 оных. Зөв 10 эдгээр настай 17. Тий 90 онд бол 17 настай. 17 настай байсан. Гэрт борцог байсан уу 90 онд? Байлгүй байх. Аав чинь уурхаачин учраас хагас үзэн сайн болох нь борцгоо юм. Хагас үзэн сайн борцгоо, хагас үзэн сайн юм аваад. Тэгээ угаан 2 дүмпэн борцог ихэд нэг нь хийгээд дуусахад нэг дүмпэн байхгүй болсон гэдэг. Үн. Үгүй яах юм чинь хөлбөмбөгийн команд орж ирээд хоолоо ичээгээр явж байгаа чи. Бид нар чинь хоолоо өөрсдөө, энэ борцгоо өөрсдөө хийн, дээрээс нь үхрээ өөрсдөө саана. Ээж аваа амралтанд явчихна. Үхрээ хариулна тий. Тэр мөн өхөрнөчгүй мөн тосолдог шүү. Тэгэлгүй байх тий. Тэгэл одоо ээж аавыг амралтанд явсаагаар, суйлд явсаагаар ахтайгаа нийлээд үхрээ саана, таргаа бүрнэ. Тэгэл одоо айлын хүүхдүүдийн хийдэг л ажил шүү дээ. За ажил хийдэг байжээ. Тэгэд 10 төгсчөөд дээд сургуульд орсон байж шаарах нь тийм үү? Тэгээд би улсын мэдээлэл технологийн төв гэж байсан шүү дээ. Шинжлэх ухааны мэдээлэл технологийн төв. Тэнд ажилд орсон. Ажилд орсон. Тий. За ингээд тэнд ажилд ороход бол одоо төрийн албаны зөвлөлийн дарга байсан
цогоо. За. Тий. Тий. Тийм. Цогоо ах бол одоо биднийг бас намайг анх ажилд ороход одоо зэд захирал гэж байсан. Зөв. Цогоо халамжлан хүмүүжүүлээд Хүмүүжүүл тэгээд балдурж байсан. аль сэтгүүлч үү? Баггүй манай бас захирал мэдээлэл технологийн төвийн. Зөв. Тэгэл одоо тэндээс тэр хүмүүс англи хэлтэй. Тэр үуч чи одоо англи хэлтэй хүмүүс их цөөхөн байсан. Зүгээр цөөхнөр барахгүй. Тэгээ интег руу стейшн гадаад руу Мадрид руу Испани руу явдаг, яваад ирсэн гэсэн ингээл ингээл. Тэгэл тэр үеэс эхлээл ингээл англи ном Англи хэл дээр. Тий. Олж аваад ингээл би дааж англи хэл үтсэх. Тэгээд Герман руу явсан. Зөв. Тэнд жил гарan ажиллачаад. Зөв. Германд одоо сургууль соёл тэнд очиж ажил хийнгээ одоо сургуульд орно гэж яваад очиж 1 жил гарan сонин зарсан. Гудамжинд. Берлин курьер гэдэг сонин барьж одоо гэрлэн дөхөн дээр метроны буудлын дээр Сонин хаваар. тэгэл машинаас бол ингээл тэр холоос гэрлэн дөхөн дээр ирэхэд мөнгө гартаага гарч ирэн сонин өгн мөнгө аавна ингээл. Тэгээд өглөө 3 цагт босдог. Тэгэн шүү. Тэгээд сонингийнхаа газар 4 цагт очиж сонингоо аавна. Тэгээд тэрийгээ сайхан юм улаан ууттай тэрэндээ ингэж хуульж ийгээл Авч өгөхөд амар. ингээд. Тийм байна. Гэрлэн дохион дээр ирдэг. Тэгэл өглөө ерөөсөө нэг 5:30-аас 7-гийн хооронд бүх хөдөлгөөн үндсэндээ өрнөө дуустдаг учраас бол Амжих. тэр хооронд амжина. Ерөөсө хар багасаа ажил хийчих юм шүү дээ. Ер нь тэрнээс өмнө бол аав ээгээ дагаад одоо тэр үучин халтуур гэж ярьдаг байлээ. Тий. Сургууль цэцэрлэгийн засвар хийн, ханд уурга будна. Гэж явчихвал явчихаар л. Шойрд орногоо руу хүртэл очиж одоо зуны амралтаар аав ээгээ очиж засвар хийдэг. Бид нар тэгээд одоо юу хийж юу салих вэ? Ямар ч байсан будаг шунхын төхүүлж өгнө. Тэгэн шүү дээ. Одоо бандагийн барьж өгнө. Тэгээд ханыг будна, шохоодно. Тэгэл ингээл баг Өөрийгөө даагаад амьдрандаа гэсэн сэтгэл ерөөсөө шууд тэр 90-ад оныхын суудсан байдгийг. Одоо би сайхан залуучуудаа уулзсан л та тэгэнгүүтэл ерөөсөө л би амьдрах хэвээр би өөрөө мөнгө олох хэвээр олсон мөнгөөрөө би сургууль сурах хэвээр сургууль сурсан эрдэм чадлаараа би гэр орноо сайхан тогтчулах хэвээр. Хүнд чинь нэг тийм байж шүү дээ. Тийм бие засна гэж. Ерөөсөө тий. Тэгээ өөрийн биеэр хөлс хүчээ гаргаж ур ухаанаа уралдуулж бас унтах итгээ хасчээж олсон одоо зүйл гэдэг бол айгүй тийм үн цэнтэй. Дээрээс нь тэр хэрээрээ хөдөлмөрийг үнэлдэг, хүний хөдөлмөрийг үнэлдэг ийм л одоо зарчим суудаг гэж ойлгоод шүү. Тэр хэрээрээ амар сайхан, сэтгэл амар сайхан. Мэдээж одоо сэтгэл амар байвал одоо амьдрал бас тайван байна тий. Тийм шүү дээ. Би таны энэ ажиллаж байгаа энэ шийдвэр гаргаж байгаа байдлыг хараад яг нэг тийм чанар байна гэж бодсон. Юунаас ч хараад биш. Тийм ээ? Би даасан чанар. За ингэхээр хоёулаа цаашаа гүнзгий танилцахын тулд за одоо таны одоо та бүхэн үзэж байгаа хүмүүс гүнзгий танилцахын тулд Facebook-ийг гарч орно. За. Элдв байхгүй байгаа нь ойлгомжтой. Юу ах вэ гэж. Голны доктор амьдрал яваа шүү дээ. Амьдрал байгаа тий. Нийгмийн тэр нэг хэсэг. Тий. Одоо ч нэг юу шүү дээ. Одоо мэдээллийг өмнө бид нар чинь телевизээр сонин гээд их цөөхөн сувгаар их тийм цэгцтэй авдаг байсан бол одоо мэдээллийн олон сувгаар ямар ч хяналтгүй хил хязгааргүй мэдээлэл дундаас хамгийн зөвийг олж авах, хамгийн үннийг олж авах, хамгийн бодиттой дүгнэлт хийх, хамгийн одоо зөв шийдвэр гаргахад их олон тийм ургалч үзлийн дундаас их нухацтай үзжээж үнэлт дүгнэлт өгдөг байх. Алдсныгаач дорн засдаг. Тий, бид нар тэгээд давуу тал байна. Мэдээж алдаж байна. Манай нэг алдсан алдаагаа их нээлттэй хилцдэг, шүүмж өрнүүлдэг. Тэгээд тэрийг богино хугацаанд засч чаддаг нэг давуу тал манай Монголд бас байна. Тэгээд зөв хөлөө учраас маш хурдан засагч болдог. Тий. Их сайхан. Та чи хэдэн хүүхдээ? Би 3 хүүхэд. 1 хүүхдээ 2 хүүхдээ тий. 12 хүүхдийн хамгийн бага нэгсэн тий. 9 хүүхдийн хамгийн бага. 9 хүүхдийн. Доороос 8, дээрээс 8 дахь нь миний доор нэг би. Би тэгээ таны ард энэ дэлгэцэн дээр гарцсан нэг зураг байгаа юм л да. Тий. Энэ манай мундаг баримлчийн баримл юм. Ухаарах вэ гэдэг баримл. Эргэж ирсэн замаа харж байгаа юм уу? Тийм ээ? Тийм. Эсвэл одоо их гүн утгатай.
Энэ бол Аугуст Родин гэдэг нэг мундаг баримлчийн бодрол гэж нэг баримл бий. Тэрний энэ тэнцвэж Нью-Йорк хотын цэцэрлэг төрөлд тавигдсан өнгөрсөн жилийн шилдэг баримл. Тэгээд ямар одоо байдлаар ч юм энэ хэрвээ танд эхлээд танилцагдсан байсан бол тий. За яг бид ч одоо мөнгө байхгүй шүү дээ. Гэхдээ яг бас Монгол хүмүүс ярьж бас болно. Энэ Монголда байсан бол гүн хэрэгтэй Улаанбаатартай байсан бол ингээд иймэрхүү яг жинхэнэ уран бүтээл зөндөө гарч ирэх бах. Цаашид бас тийм байна. Таны саяны анзаарч яваарай. тийм байна. Анзаархаас өөр аргагүй ийм бодол орж ирж байна. Олон дутуу юмгүй яг энэ дундаас нь яг нэг дуваа сохор гэдэг шиг дундаас нь бүх утаснууд төмөр утаснууд яваад тэг ингээд сүлжигцээр хагаад газар руу шигдэ орцсон мэт. Тий. Тийм байна. Та сая хэлдэг нөгөө явсан мөрөө харж байгаа юм шиг гэдэг. Тэгээд юм санаанд орж ич. Манай аав хэлдэг ус. Миний хүү үргэлж гიშгсэн мөр гიშгэж байгаа газар гიშгэх замаа харж яваарай гэж. Тийм ээ. Тэр юу хэлж яах нэхэр ерөөсөө туулсан амьдрал замаа битгий март байгаа цаг үедээ зөв үнэлт ирээдүйд юунд зорж байгаа нэр чин зөв буруу гэдгээ сайн харж байж алхаж бай гэдэг юм. Харж байж алхаж бай. Алхаж байна харж болохгүй. Харж байж алхаж бай гэж тий. Манай ардын ухаан аав чинь бас үгдээцсэн сургаал гэж одоо тий. Дамжиж ирсэн л үг шүү дээ. Тийм дамжиж ирсэн. Одоо манайх ч ингээл олон сайн бол заяа нэх гээл. Дээрээс нь одоо нөгөө хийвэл арга болон хийхгүйгээр шалтгаан болон гэл ингээд асар том амьдралын ухааныг ганцхан эрхэн өгүүлбэрээр хэлдэг. Тий. За таны сүлжээрээ ороход амар сайхан гэж орж ийн үү? Амар сайхан, сайн буянгийн амар сайхан гэж. Пэйж рүүгээ бол тэгж орж байгаа. Крилэр сайн буянгийн амар сайхан гэж орох нь тийм ээ. За энэ нь бол амар сайхан зүгээр бүр файл тийм бай. За таны зургнууд руу оръё. Тэг ер нь бол фото зураг бол одоо бүх юмыг өгүүлж байна. За энэ спортоор хичээлж байна тийм үү? Би энэ ч нэлээ олон жилийн өмнө 15 6 оны. Тийм байна. Залуухан байсан байна. За дараач энэ яхаар ингээд энэ аргалыг их мундаг зураг орцсон явж байгаа. Таны энэ дотор яг энэ зүгээр л ер нь нэт дээр явж исэн зураг хараад их таалагдсан. Аргал. Тий. Тэгвэл би танд бас хоос үзүүлээг юм байна. Тэр баримлыг тийм. Та ийм одоо орон зайд байгаа төслийг их юу ер нь тий. За жишээ нь бүтээл зураг уран зураг гэх юм бол одоо бас хөрөг тал руугаа сонирх нь тийм байна. Тий. Тэгэд энэ байшин барилга архитектурны юу руу бас их сонирхолтой байж таарах нь тийм үү? Тий. Та одоо та хоёр нэг чиглэлээр ярьлаа. Одоо таныг зүгээр одоо амар сайхан гэдэг хүний хувьд би тэр багаас нь ярьлаа шүү дээ одоо ингэж яаж явсан ойлгомжтой борцгоо идэт тийм ээ харцаагаа уучгаа гараад хөлбөмбөг тоглож явсан л хөвгөжүүд тэгэл одоо хийгсэн ажлаа хийгээд байшин барилгыг зааж явж технологийн сургуулийн дараа ямар сургуульд гэсэн би Америкт хууль эрх зүйн чиглэлээр хуульч тий эрх зүйч хуульч тий эрх зүйч болж мэрэгжлийн тий тэгээд 99 онд төгсөөд 2000 онд ирээд 2000-аас 4 онд Бээжин элчин сайдын яамд ажиллаад буцаж ирээд компани аж ахуйн бизнесийнхаа үйл ажиллагааг өдөрдөж явуулж байгаа. Тэгээд одоо 2012 онд иргэдийн хуралд сонгогдоод тэгээд 16 онд сонгогдоод ингээл явж байгаа. Тийм байна. Тийм байна. Энэ нэг одоо тантай ингээд юм асуух гэснээр би боллоо ягаад гэвэл ийм замналтай хүнээс ч одоо илдв дими асуулт асуух бол дими. Бага залуу хүнээс бол асуух одоо. Гэтэ та одоо хэдтэй вэ? Би одоо 47 таа. Яг нэг ид нэг төрийн 80 нуруу би бас нэг хоёр чиглэлээр хайгаад байгаа юм. Нэг 40 хэдэн насны нэг сайхан залуучууд байна. Яг
одоо 30 жилийн өмнө яг өөрийнхөө хөдөлмөрөөр ингээд сургууль соёлд яваад өөртөө сураад ингээд бүр боловсарсан. За та нарын үеийнх юм байна. За ачаа тэнцвүүлэх ёстой юм бол энийг тэнцвүүлэх л учиртай. Та нар чинь илүү дадлаг туршлагатай байт юм байна 10 жилийн. Тий 7-8-аас 10 жилийн нэг илүү туршлага байна. Тэгэхээр тантай ингээд ийм яриа сууж байгаа их баяртай байна л да. Ягаад гэвэл тэр ачаа тэнцвүүлэхийн тулд бас ховордож байна шүү. Ер нь бол зөвхөн миний хувьд жоохон ховорл байна. Гэхдээ би үнэ олж чадж байна. Энэ одоо энэ бас л нэлээд дээрхний 15 онд юм байна. Австрт за нэг ийм жижиг хот. Виноны усан үзэм тарьдаг. зөв. Тэгээ цагаан виногоор их алдартай газар. Тэгээ тэнд бас нэг бизнесийн чиглэлээр уулзалт уралд оролцоод явж байхдаа очиж зочилж орчинтой танилцаж бас тэр нутгийн цагаан виног амталж байсан юм байна. Тийм байна. Сайхан шүү. Энэ ч Тий. одоо залуучууд винонд бас их дуртай болжээ. Зөөлөн тийм ээ. Тийм ээ. Ер нь тэгэл одоо аль алийг тохируулж хэрэглэх гэдэг бол хүний амьдралд Одоо бол ер нь энэ арх дарснаас болоод ер нь нэлийн ажил гарна үз. гарна. Ер нь Үсээгүй. дарсны хэрэглээ одоо нэг хэсэг гэрэлт гудамж гээд бас байсан да. Тэгсэн. Тэр үед бол одоо арх гэмт хэрэг гаралт за тэгэл архиар тогтохгүй зааш нь нөгөө Салаалаа мансууруулах явчих. хүчний хэрэглээ Тэгин. да дүгээлт гээд ингээд нэг талаараа бол бас замаа алдсан юм руу орцсон. Та ч нэрээ тэрийг нэг чигчилсэн. Тэр хавьд байгаа айл өрхүүд нь амарч чаддгүй. Шинжэнгөө хөгжим дуу. Тэгээ замын бүглэр төвчрээгээ яая гэж 7 хоногийн бүтэн 2 өдөр замаа хаачаад Тий. тэгээ тэнд одоо тийм ажиллагаа явуулаад тахаар иргэдэн ч оршин суугчсан ч орж гарч чаддаггүй, шүүн унтдаггүй, удамж орцсон тэр чигээрээ одоо өөлсөн утган шингэн гэл ингээл аягдал бохирдлоор дүүрсэн. Ингээд эмнэлэг сургууль хажууд нь байж байдаг. Тэгээ яг тэр бас зарим нэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатай. Тэгээд тэр хэрээрээ зүгээр би юу гэлж ийм гэхээр ахуйн гэмт хэрэгүүд бол ер нь их өсч байгаа хандлага нь бол ерөөсөө л наригт орстой холбоотой юм асуудал. Тэгээд тэр шийдвэр гаргачаад байж хахад бол их л хэцүү байгаа. Эсэргүүц цайлбараад. Тэгээд шийдвэрийн сайн муу нь хэсэг хугацааны дараа сайхан мэдэгдэх юм тийм ээ. Одоо тэгээ нөгөөд гэрэлтэй гудамжаа нэгэд байгаа хүн байхгүй болсон байна тийм ээ. Гэхдээ яг гэрэлтэй гудамжийг илүү эвтэйхэн газар хийж өгье гэж төлөвлөсөн. Одоо эхнээсээ төлөвлөгдөөд явж байгаа. Явж байгаа юу? Хажуу хавьд айл амтан оршин суудаггүй. За Орой үдэш шая тухыг алдуулдаггүй. за. За тэгээд алхах, ишгэх гээд бүх зүйлүүд нь чөлөөтэй. Тэгээд хин хиндээ дараа төв болохгүйгээр үйлчлүүлж байгаа хүмүүс нь ч гэсэн нэг амар тайван адлуулж шоглуулад байхгүй. Тий. Ийм л газар хий. За дараа чинь гэр бүлийн шин зураг хаана байна? За Би одоо нөгөө дикторыг нэг хараад. энэ яг манай ах За. дамун байдаг мэдээлэл. Тийм. Налахад манай ийм гэр бүлийн сүм байдаг. Гэр бүлийн сүм гэдэг маань Одоо яг л манай тэг аав өвгдөөцөөс ер нь уламжилж ирсэн ийм бас бурхан шашин ном соёлын өв уламжлалууд бий. Тэг миний дээдлийн ах энтгэхт одоо дарамсалаад Ламын дэвд сургуульч гэж ярьдаг. Тэнд 4-5 жил сурсан. За Америкийн тэнд бас сурсан. Тэгээд багаасаа энэ шашны дээд сургууль гэж байсан гандангийн 80-ад оны сүүлээр төгсөө тэгээд энтгэг яваад тэгээд энэ анх одоо энэ сүмийг өөрөө шашны дээд сургууль сурж байхдаа 80-ад оны сүүл 90-ад оны ихээр 80-ад оны сүүл юм да. Суурийг анх одоо тавьж ирсэн юм. Тэгэл одоо өргөтгөж хөгжүүлж яваад аав чи хэзээ өнгөрсөн гэлээ. аав 97 онд өнгөрсөн тий. Тэгэхэд ламхаа ирж байсан уу тэр хэд Энтгэхт байсан. энтгэхтэй байсан уу? Тий, энтгэхт Одоо ээж чинь бол бодож л суудаг байх. Ямар ч байсан толгой дээр хонх дуургачих. тий. Тий. Ер нь манай монголчууд чинь нэг тийм байдлаар хүүхдүүдийнхээ нэг энэ заавал шахуу сүм хийдэг суулгадаг нэг тийм Бас нэг тийм хандлага гэдэг юм өв соёл байна. Тэр нь цаанаа бас их
утга агуулгатай гэж бодож байгаа. Их утгатай. Энэ шашин соёл, өв уламжлал, үг төв гэдэг бол дандаа хүнд итгэл үнэмшил одоо Тий. төрүүлж идэг. Итгэл үнэмшилтэй би зүгээр хувьдаа юу гэж боддог вэ? Итгэл үнэмшилтэй хүн бол зоригтой байдаг. Тий. Тэр итгэл үнэмшлийн цаана дандаа ингээд одоо нэг талаараа сүсэг бишрэл нөгөө талаараа мухар сүсэгч гэж манайхан яриад байдаг. Гэхдээ энэ бүхэн чинь өөрөө амьдралын их чухал юм одоо Тийм шүү. утга агуулга байдаг учраас ингээд хоорондоо уялдаа холбоотой гэж боддог. За энд юу болж байна? 12 оны иргэдийн төлөөлөгчтэй хурлын төлөөлөгч аваа зураг авах болж ирсэн юм зураг болсон байна. За ямар хөөрх юм бэ? За тийм энэ Ямар одоо хөөрх юм бэ? Та ямар хөгжим сонирхдаг вэ? би ерэн зүгээр голцоо Jazz маяг юм бол. жаз дээрээс нь 70 80-ад оны хит жоохон тийм классик дуунуудыг Тэгж л таар. э, За. за энэ ч бас тий. Тийм байна. Нөгөө зураг давтсан юм. Энэ хөлбөмбөгийн юу ярьсан юм болов? Энэ 11 онд одоо Италийн домог төлөвлөгчийн Франко Барези гэж тий. Тий. Тэгээд Улаанбаатар хотын удирдлагууд хамтарч бид үрж авчирч Улаанбаатарт бас Тийм. энэ хөлбөмбөгийн одооны энэ хөлбөмбөгийн багийг бүрдүүлэх хүүхдүүдийн Тэгсэн. тийм тэгээд энэ домогт одоо хөлбөмбөгчдийн нэг Надад Барезигийн бэлгэлсэн дээр нь гарын өсөг зурсан нэг бөмбөг байгаа. тий нэг юм бөмбөг байх. Тийм бөмбөгийг надад бэлгэлсэн. За пэйж рүү шаарж үзнэ одоо. За тэгэл ингээл эхэлж Хот байна. соёлтой болгоё. Хот соёлтой болгоё, хотоо соёлтой болгоё гэсэн юм хоёр агуулга. Тийм байна. Тий. Тийм байна. Хамтдаа өөрчлөе гэдэг тийм ээ. Сайн буянгийн амар сайхан гэдээ орох нь шүү дээ. Энийгээр ороод таны бүх юмыг одоо энэ дотроо юм үзэж болно. За хоёулаа яваа цааш. За За энэ энэ одоо нэг онцгой байдлын одоо үед бид чинь өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа. тий. Нийслэлийн онцгой байдлын газрын бэлэн байдлыг одоо харж үзэж шалгаж газар дээр нь одоо шуурхай штаб дээр очиж хуралдаж байгаа, ажиллаж байгаа. Энэ нөгөө эрүүл мэнд настай холбоотой өрсөн сэргийлэх ажлууд. За энэ бол Хурандаа генерал Лувсан гомбогоо Улаанбаатар хотын даргаар ажиллаж байсан Москвад айлчлахтаа бас уулзалдаж. Хотын захиргаанд нэг дээгүүрний юм зургнууд байдаг шүү дээ. Тэр дунд байсан. Тэр дунд байгаа тийм. Тийм ээ. Тий. За энэ бол одоо модлон 100 Улаанбаатар хотын агаар чигшүүлэх удам зам талбай зүлэг ногоог услах зорилтоор оруулж ирсэн тоног төхөөрөмж. Одоо бол жинхэнэ нэг ариутгал алдар гүйтлийг хийхэд жинхэнэ хэрэг болж байгаа. Гэхдээ жинхнэр барахгүй эн чинь тэр үе чи биднээс шоужлээш. Ваа энийг аваад тахта яад нэг нь яасан ямар үнэтэй энэ төр гэлээ те. Шоужлээсэн тийм үү? Нэг хэдэн жижиг машинуудтай цуг оруулж ирсэн тийм. За цааш. Таны би гэр бүлийн зургийг үзэх гээд байна л За да. гэр бүлийн зураг ер нь бол цөөхөн шүү. Үгүй яг Тэгээ энд баг байна уугүй. Зарим ч одоо энэ дандаа ковидын үеийн тийм зураг. дандаа ковидын үеийн одоо Тийм байна. Энэ мундаг ажлыг та надад авч гарч байна. Одоо болоогүй бурхан минь. Тийм ээ. болоогүй. Одоо тэгээд төгшөөл сайн сонор сэрэмжтэй дээрээс нь анхааралтай байхгүй бол за энэ Чимбүрэн эмчт хоёрын зураг бай. Тийм байна. Хавдргүй хот гэдэг. Биш наадах чи бас их том ажил. Энэ чимүүрийн эмч бас уулзсан да. Би хурлын даргын ажлыг аваад удаагүй бит хоёр уулзалдаж ярилцаад энэ хотод ерөөсөө одоо ч 4000 хүн жилд хорт авдраар нас урж байгаа. Жил бүр 6000 хүн шинээр хорт авдраар онцлогдож байгаа. Тэгэхээр энэ олон улсын хорт авдаргүй хотын юм төсөл хөтөлбөрт 17 дэлхийн хот хамрагдсан. Зөв. 18 дахь нь Улаанбаатар хот болох гээд бид нэр 2 жил шахуу яваад одоо ерөнхийдөө цэгцэг шатанда явж байгаа. Энэ ковидээс болоод зогсчлоо. Энээс болоо жоохон зогсож байгаа. Гэхдээ тэр одоо болж байх гэдэгт эргэлзэхгүй байгаад. Тэгээд энэ хэрвээ ороод ирэх юм бол эмнэлзэн хувьд өрсөн сэргийлэх, эрт оншилгоо, хавдрын эмчилгээ. За тэгээд энэ эмнэлгийн орчны стандарт, норм, дүрм журм гэдэг ингээ бүх зүйлүүд нэг юм цэгцэндээ орчих. Их том ажлын нэг хэсэг юм байна. Тэгээд энэ ажил дээр нэлээд анхаарч ажиллаж байгаа. Хотын ажилчин өөрөө ингээд надаас хамааралгүйгээр миний цагийн хуваар гэдэг юм уу
ажил амьдралын хэмнэл өөрөө энэ хотын асуухгүйгээр л орно шүү асуухгүйгээр дээ. хотын иргэшээлд ордог учраас хаана ямар үер ус эсвэл одоо гал алдах уу гамшиг гарах уу гал ус тэгэл одоо элдв янзын юм юу болох нь болж байна уу гэл байнгын бэлэн байдал байх ёстой алба учраас ерөөсөө бидний өнөөдрийн ажиллаж амьдарч байгаа нийгмийн чинь суурийг тавьсан эдгээр зэрэгтэй бидний гарт өгсөн хүмүүс чинь манай ахмадууд. Тэр дундаа энэ жил 380 жилийн ойгоор өнгөрсөн жил бол манай зорчигч тээвэр хотогчуулах газар за орон сууцны газар гэдэг анх удаа дандаа инженер техникийн ажилчид хотогчлтын ажилтангууд гавьяат болсон. Тэгээд тэр бол бас ингээд тэр хүмүүсийнхаа жинхэнэ нөгөө хар бур зүйлүүдтэй нүүр тулж яадаг өдөр шөнөгүй нэргүй ажлыг хийж яадаг хүмүүсээ бид бас илүү их үнэлж бас ач холбогдол өгч явах хэрэгтэй гэж бодож байгаа. Би ч бас энэ олон нийтийн радио телевизийн ерөнхий захирал хийж үзсэн. 7-800 хүн л дээ. 7-800. Шөнөөр хөргөөлд юм л. Хэцүү юм л. Тий. Тэгэхээр та чинь сая гаруй үнэтэй хотын дарга хүн ч одоо тэгээ би нэг нойртой хондгүй гэдэг чинь тийм шүү дээ. Нөгөө талаар тэр өчүүхэн жоохон дулаан хайр тий тэр өвөл тэр тэгэлгүй явах уу эмгтээчүүдийн баяраар эмгтээчүүдийн баяраар тий тэгээд бас нэг их хүн тий тэгээ би тэр яг эргээд ингээд нөгөө эмгтээгийн зургийг бас авцсан байсан таны хараас ингээд тэр хүүхний байж байгаа тэр сараг тэр гэрэлж байгааг хараад сайхан санагдсан. Би чинь нөгөө найруулга юм хардаг болохоор дандаа л хүний нүд харж явах юм чинь. Юм. Харин тий. Одоо мэрэгжлийн юм. Тий өвчин байхгүй. Мэрэгжлийн одоо бас авьяас байна, мэдрэмж байна. 2019 оны 10 сарын 1-ээс хойш өндөржүүлсэн бэлэн байдалд нөгөө түүхийн үрсийг хоригдж төрс ширэрлэгтэй холбоотой бүгд бэлэн байдалд ажиллаж байгаа. За нэг өвлийг нэг айтайхан шиг за ямар ч байсан одоо иргэдийнхаа бүх талын оролцоотой ингээд нэг өнтөө давлаадаа дараагийн жилээ бол илүү бэлтгэлтэй ухтандаа гэж байтал залгуулад энэ халдварт өвчнөөс шалтгаалсан өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад үндсэндээ одоо сүүлийн 6 сар манай нийслэлийн нийт ажилтан албан хаагчд бол нойр олгол явж байгаа. Онцгой цагдаа гэсэн ийм байгууллагууд бий. Тэгээ энэ байгууллагуудаа улам бэхжүүлэх ёстой. Ар гэр нийгмийн асуудлыг бас шийдвэрлэж өгөх ёстой. Цалин хөлсийг нэмэх ёстой. Авж байгаа цалин хийж байгаа ажилтаа зэрэгцүүлээд харвал ямар вэ гэдгийг бол бас л хэлэхэд өндөрлөлтэй л дээ. Энэ ёс зүй гэж нэг юм алдагдаад байна уу яагаад? Одоо тэр чинь л манад ёс зүй сахилгаваад зарчим тий альва юмны бас нэг хэм хэмжээ төрт ёсны үнцэн гэдэг юм усагаар мэт хэрэгтэй шүү дээ. Үйлчилж болдгоо. Тий үйлчлэгаасаа илүүтэй хүмүүсийн өөрсдийнх нь зөв хандлага тий өөрөөс нь урган дэвшил өөрсдөө нь оролцоогоор бүтгэх ёстой зүйл байхгүй. Тэрнээс биш цаасан дээр хууль алтаар бичээдж цааш нь амьдрал дээр хүн тэрийг авч хэрэгжүүлж өөрсдөө ухамсарлахгүй болвол мянган сайхан хууль байгаад нэмэр байхгүй учраас тухайн орчныг бид нар сайхан зүйлийг хүсч байвал тэрийг өөрсдөө л бид бүрдүүлэх ёстой. Сайхан зүйлийг хэрвээ сайхан зүйлд хүргэе гэж байгаа бол тэрнийхээ төлөө тэмүүлдэг байх. Тэгэхгүй хоошоо суучаад бүх зүйлийг төр даатгачаад хөгжил дэвшлийг шаардчаад хөл гараач хөдлөхгүй суугаад байгаа хүнд өөрчилж энчил дөнгөтэй өтөө мэрнэ гэдэг бол ямар ч боломжгүй. Нөгөө талаараа бол нэг зүйлийг манайхан маш сайн хатуу ойлгох ёстой гэж бодож байна. Хөгжиж гэвэл одоо хөдөлмөрлж ижил бид нэр хөгжилт төрнө. Хүн бүр дор бүрнэ хариуцсан ажиллаа хийж үж. Тий. Тэгэхгүй зүгээр бэлэг маягаар одоо шинэ жилийн бэлэг шиг төрсөн өдрийн бэлэг шиг хөгжлийг бэлгээр авчна гэвэл энэ дүрлэл шүү дээ. Энэ юу цагдаагийн форумтай зураг үлээ. Энэ ч цагдаагийн форум биш. Энэ манай онцгой байдлын албаны дөрөв товц. Энэ бол нэг л хатуутай нүд биш. Нэг даалгавар өчгöd явангууд араас ингэж хараад үлдэх юм бол за тэгээд ер нь заавал биелэлцгээс өөр бол нэг л хатуутай юм байна. Нэг л хатуутай хүн өөрөө их зарчимтай байдаг. Тэр нь бол ажлын одоо зарчим гэж байх хэрэгтэй. Ажлын цагаар бол ажил. Үүрэг даалгавар хүлээсэн хүн бол жишээ нь би бол өөрийнхөө
ажлын хариуцлагыг ачааны хүндийг бол маш сайн мэднэ. Хэр их жинтэй ачаа үүрч яваа вэ гэж мэдээд байгаа. тий. Тэр ачааны аль хэсгийг хэн үүрцэх ёстой вэ гэдгээ ч гэсэн бас сайн мэдчихэж бид ажил амьдралаа урагшуулах. Тэгээд тэр нь миний хэн нэгнийхээс илүүтэй улсын нийслэлийн хувь заяа ажил амьдралын асуудал учраас араас нь нэхэл хатуудаа байхаас өөр аргагүй ийм л одоо зүйл. Найзан дундаа яваад ивэл тэр шиг амархан юм байхгүй л дээ. Албан тушаал ашигсан нэртэй өрөөндөө орж суугаад машин дамжиж давхиад тэгэл одоо байгаа байхгүй нь мэддэхгүй цаг үеийг өнгөрөөгөөд үрээд ингээд бусдад ч төвөгч хэрэгтэл учруулад ажиллаа хийхгүй. Тэрний орон зүгээр одоо байсан шиг байгаад бас нэг тийм чадах зүйлээ өөрөөсөө хамаарах зүйлээ бас тултал нь хийхийг л хичээдэг гэсэн. Тэр амар сайхан даа. Таны хот бүх юмтай. Таны хот аз жаргалтай, дотор нөгөө хүмүүс аз жаргалтай байг бол байж чадах. Тийм ээ. Зодон цохонтой байг бол зодон цохонтой байж чадах. Бас их уурн хүрэх юм бол нэг байшингаа шатаач чадах. Тий. Бас жаз хөгжим сонсоод суух, шараа эрг шимээд ороо сууж явах. Ийм л одоо бүх юмтай хот. Хар тамхитай. Бие үнэлэгчтэй. Таны хот бүх юм бие энэ хотод. Байна. Бүх юм байгаа. Таны хот бас одоо хувийн театртай. Тий. Хувийн театртай. Тэр хувийн театр нь абсурд жүжиг тоглодог. Хийсвэр сэтгэлгээний одоо тийм үл ойлгох юм шиг тэгтээ гүн ухааны. Тэгэхээр энэ театрт ирснэх би таныг жаз хөгжим сонсож кофе уухыг хүрч байна. За баярлалаа. Хот бол яг таны хотын хүн байна да. тий. Таны хэлдгээр манай нийслэл хот бол яалтчгүй одоо тий. Ерөөсөө ингээд хөгжил дэвшил, хүндрэл, сорилт, зовлон, жаргал, инээ, төхөр, баяр, баясгал үргэлж нэг цаг дур зэрэг өрнөж байдаг ийм том айл байхгүй юу? Тий. Хөдөлгүүр. Тэгээ тэрний эд эс бүхэн нь бол манай иргэд та бид нэр. Энэ хотын эд эс ширхэг бүр нь бол одоо иргэд байхгүй. Тийм учраас иргэдийнхаа одоо энэ одоо сайхан амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхийн тулд яалтчгүй тэрний нэг хэсэг нь хотын соёл. Хотын соёл. Хотын соёл гэдэг бол өөрөө их өргөн утга агуулгах та. Амгнагаа шиг нислахаас эхлээл дэлхийн хотын хэмжээнд очих. Тийм ээ. Хамгийн сайхан хот болох. Хүн төрөлхтнийг хооронд хэл хязгааргүйгээр хэл яриагүйгээр орчуулгагүйгээр холбож идэг том урлаг дуу хөгжим бүжиг соёл урлаг гэх тэрний нэг хэсэг болсон хотын одоо хувийн та чи одоо миний мэдхий олон жилийн 10 бараг 20 жилийн өмнө Борлдоо студи гэж миний мэдхийн видео студи гэж байгаа. Борлдоо цэг дандаг. Өнөөдөр тэгээд энэ сайхан абсурд театрт ирээд ингээд гой сууж байгаа нь бол үнэхээр одоо бас сэтгэл хотын дарга шиг санагдаж байна уу? Хотын дарга шиг ихээсээ дөрүүлээд хотын дарга ажил албан тушаал энэ мартаа тий. Өнөөдөр хин нэг нь эрх мэдэл гэж харж байхад нэг хэсэг нь бол үүрэг хариуцлага гэж харж байгаа. Энэ бол гэхдээ ялангуяа албан тушаал гэдэг бол дарга гэдэг бол хүний амьдралд ирдэг явдаг. Тийм шүү дээ. Үзэгдэл. Гэхдээ тэр цаг үедээ зөв байх л ёстой гэж. Хийх ёстой зүйлээ. Зүгээр иргэний хувьд одоо бас хотын нэг эд эс болсон хүний хувьд бол өнөөдөр таны энэ сайхан театрт ирээд өчнөө сайхан залуучууд гоё арга хэмжээний зохион байгуулдаг. Тэр нь ийм театрууд их олон байх ёстой. Дээрээс нь байгаа нэгнийхээ ингээд сайхан үйл ажиллагааг дэмжиж явах тал дээр угаасаа энэ урлаг соёлгүйгээр улс нийслэлийн хөгжил хүн төрөлхтний баяр баясгал нийгмийн хөгжлийг төсөөлөх аргагүй учраас та бол их эрт цаг үед тэгсэн их чухал хөрөнгө оруулалтыг эрт их чухал хөрөнгө оруулалтыг хийсэн. Одоо надад нэг санаа явж байна. Энэ бол яг энийг би хийн тавьсан байж болно. Ер нь энэ замаар олон хүн явах хэрэгтэй. Энэ дүүргүүд чинь одоо жижигхэн нэг Америкээр бол жижигхэн кантонууд байгаа шүү дээ. Жохон одоо коммунууд. Тийм. Жишээлбэл Сонгон хайрхан дүүргийн коммун. Тийм ээ. Одоо тэр дотор өөртөө шийддэг иргэдэн. Энд би тамхиа зарна, энд би худлаа зарна, тийм ээ. Энэ 8 нэрийн баргаа ингэж байршуулна, тэндээс татвараа тэр дүүрэг нь аавч гэнэ. Тэгээд тэр хоорондоо эмнэлгээ зохицдог, сургууль соёлоо бүх юма зохицуулдаг. Энэ дотор соёлын арга хэмжээ явагддаг, соёлын төвд байгаа шүү дээ одоо.
Жишээлбэл сонгон хайрхан дүүргийнхийг за харан гараа ойрох юм уу? Харангийнхын төгчий. Цаазуулсан л аваад явчихна. Улсаас та нарт хотоос төлөвлөж байгаа шүү дээ мөнгө. Тэр мөнгөө чинь аваад дулаан цахилгаанаа төлчихнө. Тийм ээ. Өөртөө тоглолт хийгээд Улаанбаатар хотын бүгд очиж үзнэ. Яг ерөөсөө Байнгын тоглолттой. Тэнд. Салбарын хүмүүс нь салбарын тэр асуудлуудыг мэрэгжилтэй л эзэн аваад байдаг. явдаг. Яг үнэ. Яг наадахын чинь жишээ бол би жишээ нь яг тантай санал нэг байгаа. Жишээ нь соёл нийслэлийн соёл урлагийн салбарын энэ асуудлыг тухайн дүүрэгт нь ингээд яг салбартаа тэргүүлж байгаа. Дадлага туршлагатаа бас ингээд шинэ оноо санаа оноо гаргацдаг. Мэргэжлийн хүмүүст нь нөгөөд гэрээний үндсэн дээр хариуцуулаад явах хэрэгтэй юм байна. Төрийн зарим үүргийг төрийн бос байгууллагаар юу одоо хэрэгжүүлэх гэсэн заалт хүртэл байгаа шүү дээ. Байна. Жишээ нь манай соёлын төв байж байна. За тэгээд одоо урлагийн театр байж байна. Тэгээд ингээд яриад байвал маш олон зүйлүүд. Яг тэрнтэй адилхан жишээ Даншиг наадам та маш сайн мэднэ тий. Тэг нь Улаанбаатар хотын соёлын газар жил болгон 4-500 сая төгрөг гаргаад гандантай хамтраад хийдэг. тий. Сүүлийн 2 жил би үндсэндээ энийг өөрчлөх ёстой гэдгээр нэг юм зүгээр нэг юм хэлбэр төдий биш болгохын тулд аялал жуулчлалын компаниудтайгаар нийлээд гандан хийд өөрөө Тий. манай одоо энэ шашны байгууллагууд хамтраад энийг яг аялал жуулчлал талаас нь урлаг талаас нь дээрэс нь одоо эдийн засаг бизнес талаас нь чаддаг хүмүүс нь аваад яваад тэгэх юм бол хот 500 сая гаргадаг биш эдгээр өөрсдөө 5 тэрбумыг олдог байгаа гэж. Юу 500 сая юу вэ? Аимшигтай гайхалтай мөнгө олно. Тий, яг тэрнтэй Борлуулагч нь цуг ажиллаад. тий. Тэр аялал жуулчлалын компаниуд чинь дандаа борлуулагч нар аа. Жилд 6-700 мянган жуулчид Монголд ирнэ. Тэгээ тэр хүмүүсээс ингээд хуваарт нь оруулаад, програмд нь оруулаад тэгээ жинхэнэ бизнес утгаар нь урлаг талаас нь дээрэс нь соёлын үнэт өв талаас нь ингээд цогцоор нь бид нэр харуулж чадах юм бол заавал нэг төсвөөс хамааралтай хот мөнгө өгвөл хийхгүй бол өгөхгүй бол хийхгүй гэдэг хийвэл одоо нэг байгааны нэмжээнд тааруулаа хийчихье гэдэг биш. Биш. Өөрөө мөнгө олдог, өөрөө хөгжүүлдэг. За хоёулаа кофенд явъя. Тэгээ. Амар сайхан дарга. За. За би нэг юм хөгжим тавьчихлаа. Босса нова. Кафе музик. За. Энэ цаанд хамтч байгаа зургнууд манай театрын уран бүтээлүүд. Уран бүтээлүүд. Энэ дээр бол нэг Авсур театрын төлөөлөл болсон. Бикетийн Годог хүлээх үе, Дөрвөн мартын хатагтай айлчлал, Хүний хайр. тий хүний хайр Богославский гэдэг орсон нэг. За тэгээд сандлууд тэгээд ЮНЕСКО дандаа философийн талын. Тийм ээ. Жан Коктогийн хөлдөөгөө сайхан гэх мэт. Тий. Энэ талаар нөгөө зургууд манай хоёр хөө. За тэгээд энд одоо удирдаач юмсан ч манай гэргийн ах. Чулуун манай гэргийн авгах нь энэ турба хүлээж байгаа хүн бол миний ах. Тий. За иймэрхүү байдалтайгаар. Сая хоёр хүүтэйг театрт өөрийнхөө сонирхлын дагуу Авсур жижигээр тоглоод жижигээ тавиа тий. Киногоо хийгээд Тий. Жаз сүгжмөө сонссоо. тэрийгээ сонсоод Тий. кофего. Одоо энэ шиг сайхан За би кофе чанаа. гэж юу яах вэ? Тий, кофе чанаа. Хөдөлмөрийнхөө үр шимээр. Харин тий. Кофе чанаа хооронд та нэг За. Та яг ч бас өөрийнхөө хүсэл мөрөөдлийн тухай. Та энийг сонирхоод байна уу? яг нь ерөнхийдөө таныг одоо бас кофего чанж эхлэх чинь ер нь хичнээн минут орох нь гэж. Тий. Энэ хурдан үйлчлэгээ байна уугүй юу гинүү тий? Тий. Тантаа танилцж байгаа. Одоо дахин танилцж байгаа, шинээр танилцж байгаа хүмүүс та нэг өөрийнхөө яг юу хүсэж байгаа тухайгаа. Юуны төлөө зориод байгаа тухайгаа. Та бол одоо бие боловсруулсан. Сайн боловсруулсан. Та гэрээ тагшуулсан. Та бол хинээс ч юу ч одоо гоохгүй. Тэгтлээ танаа 12 хүүхэд тийм ээ. Аюу 8 болоо. Тий. Та энэ
Хүсэл мөрөөдлийнхээ тухай юу хийж байгаа тухай ярьж байгаа чи. Юу өсөж байгаа. Яг ерэн зүгээр түрүүн бас хоёул ярианы явцад хаана өссөн, ямар гэр бүлд төрөлсөн гээл юу хийж байсан гээл амьдрал бол тэр чигээрээ одоо сургууль суралцах үйл явц. Тий. Сурч явна, мэдэх зүйл байна, мэдэхгүй зүйл их олон байна. Тий. Алдаж онж байгаа зүйл үүч байна. Гэхдээ ямар ч байсан сайхан одоо буянтай аав ээжийнхээ буянаар гэр бүлийнхээ одоо ийм хөв заяагаар гэдэг юм эрүүл сарвал бас нэг энэ цаг үед өөрийн чадах зүйлээрээ энэ улс орныхоо өсөн дөрсөн нутгийнхаа хот дүүргийнхаа ажил амьдралыг нэг зэгцлэх юм боломж одоо гэдэг юм уу тийм сайхан цаг тохиосон гэж бодож явдаг нэгдүгээр. За мэдээж яг одоо бизнес гадаад дотоодод сурлаа. Дээрээс нь ажиллаж үзлээ. Төрийн байгууллага дипломат албанчлал ажиллаа. За бизнес аж ахуй эрхэлж гэр бүлээрээ ах дүүгээрээ амьдрал ахуйгаа одоо бас босхын зэрэгцээ нийгэмд хүнд хэрэгтэй зүйл хийгээ бүтээчих юмсан гэж алдаж онсон юм ажил амьдралын түүх замнал бол бас байна. Гэхдээ бүх юм одоо сайхан өвдөгч гэдэг юм уу бүх зүйл одоо бидний санснаар явах ёстой гэдэг тийм асуудал байхгүй. Хамгийн гол нь зөв байх ёстой гэж. Зөв. Санаа зөв бол заяа зөв гэдэг. Ямар ч байсан таны хэлдгээр алдаж оноод альч төрийн ямар ч одоо цаг үед нэг айхтар улсын хөрөнгө эд хөрөнгө элдв янзын тендер мөнгө завшихгүй хүн шиг хувийн бизнесээ гэр бүлээр ах дүүгээрээ босгосон хүн бүр дор бүрнээ өөрсдийн чадах ажил төрлөө хийгээд явж байгаа. За тий. Тэрийг мэднэ. За тэгээ энэ цаг үед бол бид нар яг одоо би бас хотын даргын албыг хашаад тэгээд тодорхой хугацаанд жил гаруй ажиллаад явж байна. Гэхдээ би их том ер нь гэгээлэг хотын ирээдүг бол их гэгээлэг бодож та түрүү юу хүсэж байна гэдэг асуучих шиг болсон тий. Ерөөсөө ингээ асуулт шиг. Миний хүсэл их том бөгөөд гэгээлэг гэж би өөрөө бодож байгаа. Хүсэл том тэгтээ гэгээлэг. Тэгтээ тэр нь бол жижиг нэг тийм одоо албан тушаал дээр байх эсвэл нэг дарга байх тийм жижиг мөрөөдөл биш. Биш. Тэгээ энийг би зүгээр нөгөө том агуулга талаас нь ярьж байгаа шүү тийм. Тэрнээс биш одоо байгаа албан тушаалаа үүсгэж байгаа болж байгаа гэдэг юм уу эсвэл одоо албан тушаал талаас нь асуулт хандж байгаа юм ерөөсөө биш. Том мөрөөдөл гэгээлэг гэдэг маань бид нэр өнөөдөр 3 сая хүн амтай 3 сая 200 мянга хүрч байгаа Монгол улс. Байгалийн баялаг нь байна, өргөн уудам нутг нь байна. Олон сонголт байна. Тэр сонголт нь бол хэн ямар ч одоо ажил эрхлэх боломж байна. Газар тариалан, хөдөө аж ахуй, мал аж ахуй, шинжлэх ухаан, мэдээлэл технологи. За тэгээд одоо эгүүл байдгийн тий. Тэгээд 3 сая хүнд бол одоо хангалттай гар барахгүй юм олон сонголт байна. 30 сая хүн амтай хотын тухай яриаг. Тэгэхээр тэр 3 сая хүн амтай хүн амын сая 500 мянган энэ хотод амьдарч байгаа. Тэгээд энэ хотыг бол бид нар их богино хугацаанд их сайхан хот болох юм боломж байна гэж харж байгаа. Гэхдээ миний одоо мөрөөдөл зорилго бол энэ хотоо энэ дөрвөн хайрхнаараа хязгаарлах биш. Энэ бүс нутагт Аз төвдөө энэ Монгол улсын нийслэл Улаанбаатар хот хүний хөгжлөөрөө хот төлөв шийдлээрээ их тийм хүлээн зөвшөөрөгдсөн өрсөлдөхүүц өөр нарийн ярил тэр одоо бодлого шийдвэрт нь нөлөөлдөг хэмжээний айхтар шийддэг юм аа гэхэд байр суурь одоо оролцоотой үүндээс үлгэр жишээ авдаг. Тэр нь бол одоо үндэсний өв соёл, ёс уламжлал манай одоо өөрийн бас Монгол дагуу чанар байна. Сонгодог гэж хэлж болох нүүлчин амьдрал байна. Өвгөр дамжсан аялал жуулчлалын салбар одоо ах амьдрал эдийн засаг бүр нарийн ярил одоо хүнснийгээд олон салбаруудыг өгч боломж байна. Нөгөө талаараа бол бид нэр 30 сая хүн амтай одоо Бээжин гэдэг юм уу томоохон хотуудтай харьцуулшгүй юм одоо асар боломжийн дунд тийм том одоо зовлон байхгүй. Энэ бүх хүндрэлүүд их зөв хараад энийг дандаа боломж гэж хараад ихтэй тэгж хөгжихийн тулд яах вэ гэхээр ерөөсөө
хүн бүхэн дор бүрнээ хариуцсан ажиллаа хийх ёстой. Яг зөв. Өөрөөр хэлэх юм бол хариуцсан ажилдаа өөр юмсыг сэтгэлээр эзний ёсоор хандаад байгаа хашаандаа эсвэл орцондоо нэг бол өрөөндөө гудмандаа ингээд нэг өөр юмсыг сэтгэлээр хандах юм бол бидэнд бол басар богино хугацаанд асар хурдтай өгч боломж байна гэж. Энэ бол миний гэгээлэг харагддаг зүйл. Тийм ч учраас би энэ альва одоо гаргаж байгаа шийдвэр эсвэл өрнөж байгаа асуудалд нэг айхтар уурч ницаад байхгүйгээр өөр юмсыг ингэж хандах сэтгэлээ улам хөглж явахыг хичээдэг. А нөгөө талаараа миний том мөрөөдөл юу вэ гэхээр би энэ том мөрөөдөл бид нар Улаанбаатар хотоос Чингис хааны эсэх онгоцны буудлын дээр онгоцон суухад Германд эсвэл Макаод хятад буухад намайг миний Монгол паспортоор хараад энэ улсын хөгжлийг надаар хэлүүлдэхгүйгээр хүлээн зөвшөөрдөг Монгол хүн гэдэг утгаар нь хүндэтгэлтэй ханддаг ийм л одоо улсын иргэн байх юмс гэж. Таны хүүхэд басэ гэдэг. Тэгэхээр таны миний хүүхдүүд, үр хүүхдүүд хойч үе үлдэж байгаа хүмүүстэй нэг үн цэнтэй зүйл үлдээе гэж. Тэр үн цэн нь өнөөдрийн бидний хүч хөдөлмөр байх ёстой. Бид нар зөвхөн хөдөлмөрлж ижил хөгжилд хүрнэ. Өөр ямар ч зам байхгүй. Тэр нь нэр төрөөр илэрнэ. Тэр нь нэр төрөөр илэрнэ, үг үйлдэлээр илэрнэ те. Тэгээд эцэст нь үн цэнтэй нийгмийг үлдээх та бидний өв болж үлдэх ёстой. Тэр мөрөөдлийн төлөө. Тэр мөрөөдлийн төлөө. Яагаад гэвэл бид нар 800-ны бахархам түүхтэй Монголын одоо ард түмэн Монгол үндэстэй шүү дээ. Бахархам түүхт 800-ны 80 жил биш те. 380 жилийн түүхтэй нийслэл. Тэгээд тэр үед бид нэр тийм их агуу түүхийг бүтээчээд одоо бүх юм хөгжсөн энэ 900-д зөвхөн өөрсдийгөө л одоо зөв хөгжүүлж, зөв дайчилж ажиллаж чадах юм бол дахиад тэр түүхийг эхлүүлэх, үргэлжлүүлэх, бүтээх юм боломж байна. Энэ ажил үйлдвэрийн 4-р хувьсгал бас тийм түүхийг ойртуулж байна тий. Мөрөөдлийг өдөр, цаг, секундээр ойртуулж байна тийм үү? Энэ ажил үйлдвэрийн 4-р хувьсгал мэдээллийн одоо технологийн хөгжил энэ хиймэл оюун ухаан гэдэг энээс бид нар хоцрох ерөөсөө ямар ч ирэх байхгүй. Хэрвээ бид энээс хоцрох юм бол бидний сул тал болно. Харин давуу тал болгож ашиглаж чадах юм бол бидэнд хоёр том одоо гүрэн байна. Гэтэ энэ бол одоо тэр чигээрээ дэлхийн хувь амын 26% нь амьдарч шүү дээ Орос хятад хоёр. За би таны мөрөөдлийг, таны ирээдүйн тухай сайхан бодлогуудыг сонслоо. Таавал зүгээр таавал жигүүрлсэн байна. Мөрөөдлөөрөө. Тий. Та гэрээ засаад, бие засаад, мөн үү? Одоо төрөө засаад явж байгаа хүн. Төрийн ноён нуруу болж цаашдаа их амжилт гаргаарай. Таныг би тэр 2050 гээд алсын хараа гэдэг бодлогот бас оролцсон, мундаг хүчтэй оролцсон гэж сонссон. Тэгэхээр тэр одоо 20-30 жил, тэгээд цаашаа 300 жил тийм ээ энэ Монгол улс маань нэр төртэй мандан бадрах болтугай. Бидний оролцоо их байгаа, таны оролцоо их байгаа. Бидний үр хүүхдийн оролцоо бүр их байгаа. Баярлалаа. Баярлалаа. Та бүхэнд ч амжилт хүсье. Тий, би энийг танд зөөж өгөх гэсэн. За. За энэ бол одоо 100 хүний эрэлд яваад байгаа юм шүү дээ. Тэгээ нэг одоо итгэлээ би танд зөөж өгнө. Явсан хүн олноо гэдэг ийм сайхан үг байдаг. Явсан хүн олно тий. Тэгээд таны миний бодол сэтгэл үнэлэлт дүгнэлт гэдэг юм уу зорилго төлөвлөгөө энэ улсын хотын хөгжил дэвшлийн гэгээлэг бас нэг хүгэн байгаасаа гэж өрөөе. За баярлалаа танд. Би танд кофе хийж өгье. За тэгээ за таны кофеч болж байна. Бид хоёрын яриач өндөрлж байгаа шиг байна. Энэ цаг үед бол бас сайхан урж театртаа ийм сайхан дотн яриа өрнүүлсэн танд болон танаа студийн хамт олонд, театрын хамт олонд талархлаа илэрхийлье. За баярлалаа. Улаанбаатар хотод анхны хувийн театр 20 жилийн өмнө үүсгэн байгуулад өнөөдөр ингээд сайхан залуу үед иргэддээ ийм сайхан үзүүр тоглолтуудаараа жижиг бүтээлүүдээр үйлчилж байгаа бол бас сайхан бахархал шүү. Зөв үзэгчтэй. Тэгтээ би баярлалаа. 3 сая хүн дотроос нэг 100 хүн үзнэ гэдэг бол энэ бол амжилт.
100 хүн маш хүнд философийн жүжиг үзнэ гэдэг бол 3 цаг 30 минут Бекетийн Годог хүлээх тис суугаад гүн бодолд автаад гарч байгаа нэг хүнийг харахад хайр хүрт. Тэр чин цаашаа одоо тэгэл 100 хүн, 1000 хүн, Тэсний өөрөө хүүхдтэй найз нөхдөд ингээд ерөөс. Тий. 100 хүн битгээл нэг хүн одоо авчиад үзүүлэгч бас тийм л Ёстой. амаргүй штэ альваа уран бүтээл гэдэг бол тий ямар их хүч хөдөлмөр оюун ухаан тэгээд одоо өчнөө цаг ордог үлээ тий. За ингээд танд за таны кофе тэгээд тэгээ кофе сүүчигээ сах элсэн чихээс. Тэр нэг кофег би хаяа нэг хэргэлдэг нэг байнга хэргэлдэг үү? Тэгээ чин бүрийн шилжилээ нэг 2-3 аяга л уурчихад өдөрт илүү ихээр хэрэглээд хэрэггүй л гэж. Олон сайхан одоо эмчнэр байна санаачлагтай. Ялангуяа энэ цаг үед одоо энэ ковид үед бол тэр эмчнэрийн цаана ажиллаж байгаа асрагчд, үйлчлэгчид, сувилагчид, харуул хамгаалтынхан гээд одоо бүх зүйлийн артал болж байдаг. Үнэхээр одоо хөдөлмөрч агуу хүмүүсийн ачаар бид нар өнөөдөр бас одоо энэ өвчнийг хяналтандаа байлгаж штэ. Тэгээд цаашаа одоо бас энэ заяа тавилан төсч одоо сайхан цаг үе зөв одоо хэвийн амьдралын хэмнэлтэд ороход их ойрхон байна гэж бодоод байгаа шүү дээ хүмүүр. Тэ.